намын төлөвшөлтөөр хамгийн том сорилтууд бол нэгдүгээр бүтэцгэн байгуулалтын сорилт байна. Одоо бид нар 21-р зуунд хүндрэлтэн онлайн ардчлал, дижитал одоо технологи, дижитал одоо зохион байгуулалт, дижитал одоо удирдлага менежмент ярьж байхад манай намууд хит одоо бүтэц зохион байгуулалтын нүсэр 21 аймаг бүх сумдад нэгжтэй тэрийг хөдөлгөж ажиллуулахын тулд асар их хэмжээний хөрөнгө мөнгө шаарддаг тий. Эргээ тэрийг хомчих ихээр нөгөө намууд нь орон нутагт хөлгөө болчих гээд идэг. Ийм зовлонгууд байна. Хоёр дахь том бэрхшээл юу байна вэ гэхээр лидерийн хомсдол орсон манай намууд. Өнөөдөр яг үнэндээ бол одоо үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх лидер аль намд хэн байна вэ гэхээр бид нар үндсэндээ яг итгэл төгс нэрлэж байгаа. Улс төрчид маш одоо юу алга байна шүү дээ. Тэгэхээр энэ хоёр үндсэндээ бол 21-р зууны улс төрийн намууд бол илүү тэр онлайн ардчлалын платформ дээр илүү тийм одоо цахим цомхон бүтцтэй намын үйл ажиллагаа гишүүнчлийн бүх үйл явц бол цахимаар явдаг. Ёонда цахим сонгуул, цахим сонгогч гэдэг ойлголтууд гарч ирж байна. Тэгэхээр энэ нөлөө энийг өгцсөн бүтэц зохион байгуулалтын шинжилэл, үйл ажиллагааны шинжилэл, санхүүжилтийн шинжилэл, тэгээд хүний нөөцийн шинжилэл. Энэ гурыг бол цогцоор нь хийх хэрэгтэй. Яг гоо улс төрийн намын тухай шинжлэгдсэн. Гэхдээ энэ гурав дээр бол дөрвтэй алхмууд хийж чадаагүй байхгүй. Одоо тэр алхмуудаа улс төрийн намын хууль, сонгуулийн тухай хууль эднэрээр хийгээд дараа нь улс төрийн намын дүрм журм бүх юм руугаа бол энэ намын шинжилтийн үйл явцыг болж чиглүүлэх хэрэгтэй. Тэгэхээр намын санхүүжилтийн хууль бас ерөөдөө хэрэгжиж байгаа. Сүүлд бас намууд одоо санхүүгийн тайлангаа бас тайлцуулсан байсан. Ерөөдөө сонгогчтой авсан саналын тоогоор төрөөс 7.4 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр байгаа. Үүний одоо 2 тэрбум төгрөгийг нь бол олгосон байгаа юм байлаа. Тэгэхээр ер нь таны хувьд энэ намын санхүүжилтийн хууль дээр бас илүү өөрчлөлт шинжилгээ хэрэгтэй гэж харж байгаа лөө. Тий, би ер нь бол одоо удаа ярьсан да. Энэ намын санхүүжилтийг бол бид нэр хууль эрх зүйн хувьд нь бол маш тодорхой болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо энэ орчин үед чинь намыг эдвэ хариуцлагатай болгохын тулд нэгэнт нам улс төрийн байгууллага сонгогчдын дэмжлэг авч тэрнийхээ хүрээнд одоо төрийн бодлого боловсруулахад оролцох оролцооны хэмжээ далаацсан хэмжигддэг ийм иргэний улс төрийн оролцооны байгууллага юм болвол тэр оролцоо төрийн бодлого боловсруулах гаргахад оролцож байгаа оролцооны хэмжээгээр улс төрийн намууд дэмжих хэрэгтэй. Энэ нь юу вэ гэхээр парламентод сууж байгаа авсан суудал сонгогчдын одоо дэмжсэн санал гэдэг ингээд олон улс тийм тогтоодог жишгүүд байна л да. Энэгээр бол манайх авж байгаа. Гэхдээ одоо бол бид нар нөгөө талд нь тэр хандив далд санхүүжилтийг хязгаарлах хэрэгтэй. Энэ юу вэ гэхээр үнэхээр одоо төрийн бодлого боловсруулахад оролцож байгаа сонгогчдын дэмжлэгтэй намуудын бол төрөө санхүүжүүлэх механизмын илүү түлхүү өгөөд хандив далд мөнгөний тэр механизмуудыг хуулиар хорих хэрэгтэй. Тэгээд намууд улирал болгон за улирал биш юм ахэд хагас жил нэг удаа санхүүжилтийн ил тод байдлын индекс гаргаад тэр индексийн дагуу иргэний нийгмийн байгууллагууд, хөндлөнгийн байгууллагууд намын санхүүжилтийн ил тод байдал дээр хяналт тавьж тэрийг мэдээлдэг тийм тогтолцоороо бид нар орох хэрэгтэй. Тэгэхгүй бол өнөөдөр яг намууд 2 тэрбумыг төрөөс авч яах гэж байна. Монгол Ардын нам 1.6 тэрбум, ардсан нам одоо 400 хэдэн сая төгрөг гэж. Бусад намууд бол аваагүй болно. Тэгэхээр энэ бол яг улс төрийн намд бол тийм их хэмжээний мөнгө биш. Энэний цаана тэр далд картелжсэн байгаа тэр санхүүжилт гэдэг чинь бол зүгээр далаа ёроолд байгаа том одоо тэр зөвхөн одоо саяын тэр төрийн болон энэ мэдээлээд байгаа нь бол зохиож байгаа орой. Энэний цаана бол энэ улс төрийн санхүүжилт сонгуулийн үеэр бий болдог. Сонгуулийн бус үеэр одоо улс төрийн нөлөө дарахтайг бий болгоход чиглэсэн энэ мөнгөтэй компаниудын нөлөө гэдэг чинь бол энэс том илүү санхүүжилт явж байгаа шүү дээ. Энийг бол бид нар аль болохоор багасгаж хөмж намыг илүү санхүүгийн үед эрүүл саруул, шилэн, тунгалаг ийм институт болгож чадах юм бол тэр хэмжээгээр нам өөрөө эрүүлжин нам өөрөө мөнгөтэй компаниудаас хамааралгүй болно. Нам өөрөө илүү мэдлэг ур чадвартай, илүү олон нийтийн дэмжлэг авах, эх орныхоо төлөө одоо ард иргэдийн төлөө тууштай ажиллаж чадах тийм нэр дэвшигч, тийм улс төрийн боловсруулагчны төлөө эрэлт гарна шүү дээ. Одоо бол намууд сонгуульд өгөөл мөнгөтэй компаниуд руу хандаал, мөнгөтэй компаниуд бол өөрийнхөө бараг нэр дэвшигчийг намаар дамжуулаад улс төрд оруулж ирж шин. Өнөөдөр энэ парламентод сууж байгаа мөн одоо энэ нам дотор байгаа энэ пракц бүлэглүүд бол дандаа цаана том мөнгөтэй компаниудын төлөөлөлүүд л байж байгаа шин. Энийг бол аль болохоор багасгах